үржүүлээд адитгал тэнцвүү болон AB коэффициентийг олоорой гэсэн. Бид эхний удаад юу хийх шаардлагатай вэ гэхээр эхний энэ өгсөн олон гишүүнтэй эмхтэг нь. За тэгэхээр 2x квадратаар ax-ыг үржүүлэхээр 2ax куб. За 2x квадратаар b гишүүнийг үржүүлэхээр 2bx-ийн квадрат. За сөрөг 3x-ээр ax-ыг үржүүлэхээр сөрөг 3ax-ийн квадрат. Сөрөг 3x-ээр b гишүүнийг үржүүлье. За тэгэх юм бол сөрөг 3xb. За хойд сул гишүүн 4-өөр ax-ыг үржүүлээ 4a гэсэн. За тэгэхээр 4- өөр b-г үржүүлээ 4b болсон. Одоо бид эдгээрийг эмхтгэх нь зүүн хэрэг. За эдгээрийг эмхтгэх юм бол x-ийн 3 зэрэгтэй энд бол 1 гишүүн байна. X-ийн 3 зэрэгтэй 1 гишүүн байна. За x-ийн 2 зэрэгтэй 2 гишүүн байгаа. Энэ хоёр. За энэ хоёроос x квадратыг ерөнхий үржигдэхүүн гаргахлаар 2b-гээс хасах нь 3a. X-ийн 1 зэрэгтэй гишүүн. Эндээс x-ийг гаргахлаар сөрөг 3b нэмэх нь 4a. За сул гишүүн буюу x-ийн тэг зэрэгтэй гишүүн, 0 зэрэгтэй гишүүн 4b. Одоо үүнийгээ бид адитгал тэнцвүү гишүүн болгох. За энэ илэрхийлэлтэд адитгаж бичнэ. За бичгтээ энэ x кубедийн өмнөх коэффициентүүдийг нь хооронд нь тэнцвүүлнэ. X-ийн 3 зэрэг гэсэн ахлах гишүүн бол бид тэнцвүүлэх шаардлага байхгүй. За дараагийнхт нь x квадрат гэсэн гишүүн бол энд x квадрат гэсэн гишүүн тэг байгаа. X квадратын зэрэгтэй гишүүн. Тэгэхээр энэ бол бидний юунд орох шаардлагагүй ер нь тэг болчихж байгаа учраас. За x-ийн 1 зэрэгтэй гишүүн бол ийм байна. Энэ маань x-тэй тэнцв. За 4b гишүүн бол 12-тэй тэнцв гэсэн. Ийм илэрхийлэл болж ирнэ. За ингээд эдгээрийг тэнцвүүлчихлээ. Энд нэг эдгээрийг бол харьцуулах шаардлагагүй. Тэргүү тэнцвүү юм чинь. Энэ бол тэг ярина. За энэ энтэй тэнцв. За одоо эндээс дараагийн ээлжинд юунууд авч тэнцвүүлсэн хэсгийг аваад бодчих. За тэнцвүүлсэн хэсгийг аваад бодглохлоор ийм бодоод ирнэ. Энэ ер нь бидэнд тэг байсан учраас дараагийн тохиолдолд энийг бол бичих шаардлагагүй. За энэ чорог бидэнд шаардлагагүй юм байна. Ер нь. За ингээд англиад үзэхлээр бидэнд ийм л хоёр зүйл болсон. За энэ хоёроос одоо хоёр за ингээд b тэнцүү 3 гарсан. За бид энийг шалгах нь зүүн хэрэг. За хаана шалгах вэ гэхлээр бид энд эмхтгч гэсэн энэ хэсэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэндээ орлуулад шалгах жишээ. За энд a-гийн оронд үржих нь 2. За x квадрат. Тэгэхээр энд b-гийн оронд 3. Энд 3-ыг үржих нь 2. Энд сөрөг 3-ыг үржих нь 3. Энд 4-ыг үржих нь 2. За энд болох
дээр 4-ийг үржих нь 3 мөн билүү 4 за энийг эмхтгчих юм бол энэ айдтгал тэнцүү илэрхийлэл маань гарах ёстой. За тэгэхээр 2-2-ийн 4 тэнцүү энд тэнцүү бичиж тэнцүү. За энэ 6 ингээд энд бол x квадратыг үржих нь тэг энэ сөрөг 9 8 гэдэг чинь энэ хасах нь x. За тэгээд хасах нь x 3/4-ийн 12 гэдэг. Ингээд энэ бол айдтгал тэнцүү илэрхийлнэ. Нэгээс батлагдлаа. Хоёрдугаарт бидний олсон а коэффициент 2-тэй тэнцүү, б коэффициент 3-тай тэнцүү гэдгээр батлагдлаа.